тоотой, нэг ойлголттой 513-ийнхаа тэр томоохон арга хэмжээ рүү орё. Халдварт өвчнээ одоо тархалт за дээр нь хавдрын маш их олон өвчлөл бол энэ хүнсний аюулгүй байдалтай холбоотой гэж үзэж байгаа. Хүнсний салбарын нэр томьёоны тодорхойлтыг одоо мэргэжлийн хүмүүсүүдээс нь тодруулаад энэ хэрэгжилтээр нь анхаарах ёстой. Энэ хууль эрх зүйн орчныг үнэхээр боловсронгуй болохгүйгээр одоо энэ ажлаас цаашаа явахад эцсийн тайлан гарахад бол дутагдaltaй. 0-5 насны хүүхдийн хүнсний 80-аас дээш хувь нь импортоор орж ирдэг байгаа. Хүүхдийн хүнс иймэрхүү байдалтай байгаа гэдгийг бас олонний анхааралд оруулах нь чухал. Авсан доогоор 3,000-аад аж ахуй нэгжүүд зээл авсан байгаа. Энэ дээр ихэд 450 тэрбум зээл гарсан юм шиг тийм ойлголтууд явагдаад байна. 19 бүлгийн 81 бүтээгдэхүүний өөрчилсөн хангамжийн гүйцэтгэл гараад за энийгээ бид нэр өмнөх жилүүдтэйгээ харьцуулах боломжтой байдлаар статистик гаргаж авчия гэдэг юм саналтай байна. Бас энэ дүн шинжилгээ хийх хэрэгжилтийг гаргахтаа ашиглах нь зүйтэй юм байна. Импортоор орж ирж байгаа хүнсний аюулгүй байдал гэдэг асуудал маш